Яавал хамгийн өндөр түвшинд хүргэх вэ гэдэг асуултын хариултыг өнөөдөр хэлье. Дээрээс нэмээд ерөөсөө стресстгүйгээр ерөөсөө дарамтанд янз бүрийн юм дарамтгүйгээр ажиллах юм ажлын байр гэж юу байна уу? Би бол байхгүй юм байна гэж хэлнэ. Яагаад гэдгийг өнөөдөр бас тайлбарлая. Амьдрал дээрх болон ажлын байран дээрх асуудлыг судлаачид юу гэж үзэж байгааг тайлбарладаг Сараас миний под эхлэж байна. 1908 онд дээрх хоёр эрдэмтэн стресс болон гүйцэтгэлийн харилцан хамаарлыг харуулсан дээрх stress and performance curve эсвэл performance and pressure curve гэдэг нэртэй энэ онолыг танилцуулсан юм байна. Ер нь бол онол гэхгүй л дээ ерөөсө бүх энэ онолууд чинь амьдрал дээр тулгамдж байгаа асуудлыг шийдэх зорилгоор л гарч ирж байгаа гэсэн. За энд харж байгаачлан хамгийн өндөр гүйцэтгэл хизээ байх вэ гэхээр тодорхой хэмжээний стресстэй тодорхой хэмжээний дарамттай байгаа нөхцөлд энэ бол гарч ирдэг юм байна. Тэгэхээр огт стресстгүйгээр огт ямар ч дарамт авахгүйгээр та хамгийн өндөр гүйцэтгэлийг гаргах ерөнхийдөө бол боломжгүй гэж үздэг. За аль 1908 онд гарсан энэ курв өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр ерөөсөө стресстгүй ерөөсөө ийм дарамтанд орохгүй байгаа нөхцөлд бол та хамгийн бүр ингээ нэг тухтай бүс дээр очиж чинь тэгээд юунд чи яарахгүй за тэгж жагаад нэг хийчиндээ за яах вэ нэг ингэсгээ хийчихэд ингээд нөгөөд ингээд болчтiin да за гэд ингээд хүн ерөнхийдөө бол тайвширчдаг юм байна. Тэгэхээр ерөөсөө танаас одоо гарч чадах хамгийн өндөр потенциалтай тэр бүгүүлцэтгэл чинь бол гардаггүй юм байна. Гэтэл нөгөө талд нь болохоор юу вэ гэхээр бас хит их дарамтанд ороод хит их одоо юу гэдгийг стресс авсан нөхцөлд бас яг адилхан гүйцэтгэл чинь хамгийн муу дээрээ яадаггүй гэхээр очдөг юм байна л да. Тэгэхээр хамгийн өндөр байлгахын тулд стресс одоо дарамт гэдэг pressure гэдэг тий эдгээр зүйлсөө тэгвэл юунаас үүдэх гэхээр за мэдээж удирдах ажилтнаас бол тодорхой хэмжээнд ирнэ. Гэхдээ энэ зөвхөн удирдах ажилтны харилцаатай одоо холбоотойгоор энэ стресс ирнэ гэж бол ойлгож болохгүй. Гэхдээ нөгөө талаараа болохоор тодорхой хэмжээнд удирдах ажилтныг та дагдаг тий тэр хүний үгийг хүлээн зөвшөөрдөг байхын тулд тэр хүнээс та тодорхой хэмжээний айх, имэх, жирхэх ч юм уу те үгийг нь хүндлэх энэ мэдрэмжүүд иржээж та яах вэ гэхээр тэр хүний хэлж байгаа зөв, тэр хүний хэлж байгааг ингээд хэлж байгаа зааврынхан дагуу ажиллахад би алдахгүй гэдгийг яг үгээр та итгэн. Тэгэхээр эн чинь тодорхой хэмжээний болвол яг үгээр дарамт бол танд ирнэ гэсэн үг байна. Ерөөсөө ийм дарамтыг мэдрэхгүй бол та тэр удирдах ажилтангаас бараг юуч сурахгүй гэж ойлгож болно. За тэгээд энэ дээр та бүхэн нөгөө кастинг дээр энэ гол жүжигч маань хэлж байгаа байхгүй юу? Жүжигчний сургуульд нь ингээд явдаг байхад багш нь асуусан юм байна. За ер нь бол нэг юм хатан юм удирдах байгаа тий хүмүүсийн төрийг одоо чи гаргахтаа яаж гаргах вэ гэсэн чи хүүхдүүд ингээд гутлаа, хувцаа гэл ингээд харагдах байдал дээрээс эхлээл ингээд хэлж анхаарахаар ингээд хэлж эхэлсэн юм байна л та. Тэгсэн чинь багш нь ингэж хэлсэн гинэ. Тэр хаалгаар ингээд ороход тэр хүмүүс ингээд чамайг хүлээн зөвшөөрж эхлэх хэрэгтэй тий өөрийнхөө тэр уур амьсгалыг өөрийнхөө одоо тэр байгаа байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж эхлэх хэрэгтэй гэж ингэж багш нь ингээд хэлж ийсэн. Тэгээд ялгаагүй удирдах ажилтан хаалгаар ороод ирэхэд л тодорхой хэмжээнд би одоо энийг одоо өгөх ёстой штэ энийг өнөөдөр дуусгах ёстой штэ за энийг асуучвал энэ гаргалгааг ингээ авчих юм байна да гэх мэтлэнгээр та ингээд бодож байгаа бол энэ тодорхой хэмжээний энэ дарамт байна гэдгийг хүлээн зөвшөөр. Хит ихсэж болохгүй энийг юугаар зохицуулдаг вэ гэхээр respectful politeness буюу хүндлэлтэй илдэг харилцаа гэдгээр ерөнхийдөө бол зохицуулагддаг. За тэгэхээр та өөрийгөө одоо карьерийг өсгөх сонирхолтой байгаа бол эсвэл өөрийгөө сайн гүйцэтгэлтэй байгаа цалингаа илүү нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол эсвэл өөрийн чинь одоо хийж байгаа шалгалжүүлэх одоо магадгүй англи хэл сурахаар тэмтэй хийж байгаа бүх зүйлсүүдээ амжилттай болгохыг хүсэж байвал энийг тодорхой хэмжээний дарамттай гар одоо хүлээж авах хэрэгтэй гинэ. Тэр нь тэгвэл яаж вэ гэхээр жишээ нь байгууллага дээр бүх байгууллага өөр ингэсэн зорилтууд байгаа. Тэр зорилтондоо хүрэхийн тулд ямар нэгэн тоогоор хэмжигдэхгүй зөвлөлтүүдийг тавьсан байгаа. Тэгэхээр тэрэндээ хүрэхийн тулд дуусах хугацаагаар хязгаарлагдсан байгаа. Эндээс л таны ажил гарч ирдэг. Тэзээхэд энэ ажлыг дуусгах ёстой. Тим үр дүн үзүүлэх ёстой. Ийм чанартай байх ёстой гэдэг шаардлагууд өөрөө эндээс ургаж гарч ирдэг. Тэгэхээр энэ бол бидэнд нөгөө нэг
стресс нөгөө нэг дарамтыг бий болгодог зүйлс. Тэгэхээр энийг бүх зүйлийг удирдах ажилтнтай холбож ойлгож болохгүй. Жишээ нь англи хэл сурахад ч гэсэн ялгаагүй. Тэгж байгаа л нэг англи хэлээ сурандаа, үзэндээ гэж бодоод яваад их юм бол бодоод л яваад байна. Ямар ч үйлдэл хийхдэггүй. 2 жилийн дараа ихэд шалгалт өгнө. Тэр шалгалтаар 5.5, 6.5 оноо авна. Энэ бол хугацаагаар хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр энэ хугацаа чинь энэ зорилго чинь буцаага танд яах вэ гэхээр өглөө болгон босож хийх дарамтыг өгч эхэлнэ гэсэн үг байна. Тэг ингэжээж хүний гүйцэтгэл хамгийн өндөр дээрээ ирдэг юм байна. За тэгэхээр юун дээр ч гэсэн ялгаагүй та хэрвээ өөрийнхөө гүйцэтгэлийг хамгийн өндөрт хүрэхийг хүсэж байгаа бол тодорхой хэмжээний хугацаагаар хязгаарлагдсан зорилгоодыг өөртөө тавьж бий болгох хэрэгтэй. Эсвэл удирдах ажилтан буюу байгууллагаас ирж байгаа зүйлүүд бол тэр зорилгот хүрэхийн тулд хийгдэж байгаа үйлдэл гэдгийг нь та бас ойлгох хэрэгтэй гинэ. За тэгээд энэ pressure гэдэг зүйлийг 2 янзаар хүн хүлээж авдаг гинэ. Өөрөөр хэлбэл тэр өгсөн даалгавар нь өөрчлөгдөөгүй, нөхцөл нь өөрчлөгдөөгүй байхад хэрвээ за энийг намайг хөгжүүлэх зорилгоор ирж байгаа даалгаврыг надад шинээр ирж гин те энийг намайг чадна гэж бодоод өгж байна гэд эргээр хүлээж авах юм бол энэ нь яадгүй гэсэн чинь чаленж буюу сорилт гэж хүн хүлээж авдаг. Инхээр нөгөө нэг стресс гэж хүлээж авахгүй учраас баг хүлээж авж байгаа учраас хүн энийг илүү тийм эргээр тэгээ хурдангаар давж тулж чаддаг гинэ. Тэгсэн чинь эсрэг талтаа болохоор энэ pressure буюу дарамтыг штэ дөө ямар ядаргаатай юм бэ? Өмнөх ажлаа яая гэж яах дахиад нэг юм энэ дахиад нэг өөр шинэ юм нэхэд ямар төвхтэй юм бэ гэж бодож хүлээж авах юм бол энэ яд гэхээр нөгөө стресс болд юм байна. Энэ мэдээж стресс ихсээд байх юм бол энэ графикт харагдаж байгаачлан та юу гэхээр нөгөө burnout-нд орно. Буюу бүх юмнаас хаширж байгаа тэр хам шинж рүү ингээ шилжээд орчих ийм эрсдэлтэй байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бид өөрсдөө бас энэ хүлээж авч байгаа өнцгөөрөө энийг зохицуулах боломжтой гэж энэ дээр та бүхэнд зөвлөж байна. Тэгээд бас burnout нь буюу бүх юмнаас энэ хашрах яг үнэхээр юм хам шинжид тийм зүйлд ороогүй байж ээж өөрийгөө би орцсон гэд бас худлаа уншилчиж болохгүй. Яг энийг бол бас мэрэгжлийн хүмүүс төр очиж үзэх хэрэгтэй. Тэгээд энэ дээр ингээ хэлж байгаагаар бол альва зүйлсийг ингээд мартаад эсвэл үнэхээр сайн бэлдсэн ч гэсэндээ ихтгэл танилцуулах гэжсэн бол сандраад яг гол юм ярихгүй илүү дутуу юм ярьдаг ч юм уу иймэрхүү байдалд орж байгаа бол энэ бол жишээ нь тодорхой хэмжээнд богино хугацаанд ч гэсэндээ та тэрийг хит хүн дээр хүлээж авснаас болоод ийм муу гүйцэтгэл бас гардыг шүү. Тийм болохоор нөгөө нэг янз бүрийн тэмцээн авралдаан юмнууд орохын өмнө эхлээд тархиа өмнөх өдөр нь амраагаараа гэнтэр гэсэн зааварчилгаанууд байдаг. Тэгэхээр энэ зааварчилгаанууд бол яг нь хит өндөр энэ дарамтнаас болоод гүйцэтгэл унахаас урьдчилан сэргийлсэн зааварчилгаанууд юм байна. За ингээд ерөөсөө стрессгүй ажил хайгаад ах юм бол ингээ ажлаас гараал ах юм бол нэг мэтгэс таны яг карьер хийх эд оргил нас чинь дуус чинь эн чинь хязгаартай. Тэгэхээр ерөөсөө дарамтгүй ерөөсөө стресс авахгүй ийм ажлын байр гэж бол ер нь бол бараг байхгүй юм байна. Тэг шулуухан хэлэхэд бол бараг дампуурж байгаа газар л тийм байх. Тэгээд за яах вэ ингэс хийж агаад энэ хүнээр нэг жоохон ч ихсэн ажлыг хийлгээд ингээ авчиг гэж байгаа бол тэгээс бусдаар бол өсөж хөгжиж байгаа байгууллагууд бол өөрийн гэсэн зорилготой тэрэндээ хүрэхийн тулд хугацаагаар хязгаарлагдсан төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр тэрийг дарамт гэж хүлээж битгий аваарэ. Яагаад гэвэл тухайн байгууллага өсөж хөгжихийн тулд явж байгаа. Тэгэхээр тэр зорилготой хамт харин та яаж өсөж хөгжих вэ гэдэг талаас нь харах юм бол энийг чаленж болгож хүлээж аваарай гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр суралцаад маргааш туршаад үзцгээе. Өөрийнхөө гүйцэтгэлийг яавал хамгийн өндөр байлгах вэ гэдэг дээр бас нэг бодоод үзээрэй. За тэгээд бас магадгүй энэ онолтой санал нийлэхгүй юм уу эсвэл нийлж ивэл та коммент хэсэгт өөрийнхөө сэтгэлдлийг үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.